Сайн байцгаана уу? Soul Light 9. За өнөөдөр маш сонирхолтой өгүүлгийг хуваалцах гэж байна. Би өөрөө ховсын эмч Dolores Cannon-ы Quantum Healing Hypnosis Technique гэдэг ховсын арга барилыг түүний албан ёсны сургуульд сураад эзэмссэн байгаа. Тэгээд өөрийнхөө хамт ажилласан хүмүүсийн гайхалтай эдгэрлээс санаа авч энэ удаагийн өгүүлгийг бүтээсэн. За энэ бол зүгээр нэг зохиол биш, бодит туршлага, ухаарал, амьдралын гүн гүнзгий ойлголт юм. Тухлан сууж таалан төсөөлнө. Ховсын эмчилгээний гайхамшиг. Аза 24 настай, ажлын талбарт гараад удаагүй жирийн нэгэн компанийн ажилтан. Түүний зүүн гар хүзүү мөрөн байнга хөшөж өвддөг. Гэхдээ тэрээр суугаа ажилласан л болдог үз хэмээн огт чухалчилж авч үздэггүй байв. Түүний дотны найз ховсын эмчилгээгээр мэргэжсэн тул сониучрсан зандаа хөтлөгдөн ховс хэлгэж үзэхээр шийджээ. Нэгэн намуухан орой найзтайгаа бүтэн 2 цаг ярилцаж олон жил нөхөрлсөн хэдий ч найздаа өмнө нь огт дэлгэж байгаагүй олон зүйл байсныг ухаарав. Ингээд эхлэх цаг боллоо. Хамгийн түрүүнд хүний тархийг тета долгион дээр аваачдаг бясалгалыг хийлгэж дуусгав. Найз нь толгойд нь хамгийн түрүүнд орж ирсэн санаа эсвэл дүрслэлийг л яриад байхад болно гэж хэлсэн тул яг л түүнийг нь даган харагдсан бүхнийг ярьж эхлэв. Найзынх нь зөөлөн хоолой. Юу харагдаж байна? Яриад өгөөрэй. Гэхдээ зэрэгцээд нэг далайн ирэг дээр зогсож байв. Маш олон танихгүй хөлөг онгоцнууд түүний байгаа арлыг чиглэн ирж байгаа харагдлаа. Найз нь зөөлөн дуугаар "Одоо амьдардаг газартаа очиорой" гэхэд хэд хэдэн уртсан мэт зүйлс харагдлаа. Тэнд азаа омгийн гишүүдийн хамт амьдардаг бөгөөд тэрээр омгийн ахлагчийн хүү ажээ. Азагийн толгойд энэ бүхэн үнэхээр харагдаад байна уу? Эсвэл би зохиогоод байна уу? Гэх бодол цухас орж ирвч найзынх нь хэлсэн хэрвээ толгоонд чинь эргэлцсэн бодлууд орж ирвэл энэ нь хэвийн үзэгдэл учраас зүгээр л тоохгүй өнгөрөөгөөрэй гэсэн үг санаанд нь оров. Найз нь зөөлнөр "За одоо чухал өдөр рүү очиорой." Гэхдээ зэрэгцээд өөр бус нутгийн дээрэмчид газар нутгаас нь алт холборлохоор ирсэн аимшигт төр зураг харагдлаа. Тэр дээрэмчдээс омгийн ахлагч өөрийн хүмүүсээ хамгаалахын тулд гэрээ хийж байгаа нь харагдав. Ингээд найз нь өөр нэг чухал өдөр рүү очиорой гэхэд Азагийн аав бурхан болж Аза аавынхаа заламж халааг авч омгоо удирдах цаг ирсэн байлаа. Түүний хувьд асар их хариуцлага хүлээн авч буй тул маш хүнд мэдрэмжээр дүүрэн байгаагаа илэрхийлв. Найз нь өөр нэг чухал өдөр рүү очиорой гэхэд Аза зүүн гартаа хүнд шархагдсан байгаагаа харав. Юу болсныг асуухад омгоос нь урвагч гарч ирэн дээрэмчидтэй нэгдсэн байлаа. Тэр урвагч Азааг шархтуулсан ба Аза үлдсэн омгийн хүмүүсээ дагуулan зүгтааж буй дүр зураг харагдах нь тэр. Ингээд Азааг тухайн амьдралынх нь хамгийн сүүлийн өдөрт аваачхад тэрээр хүмүүсээ аюулгүй газар хүргэж чадсан боловч шарх нь хэд хүнд байсан тул өөд болж буй өөрийгөө харав. Ингээд Азааг өмнөх амьдралынхаа чухал мөчүүдийг харж дуусмагц найз нь Азагийн дээд ухамсартай ярих зөвшөөрөл хүсв. Азагийн амнаас "Тийм" гэх зөвшөөрөл өгсөн баригл хоолой гарах нь тэр. Найз нь "Та яагаад Азагийн олон өмнөх амьдрал дотроос заавал энэ амьдралыг сонгон харуулсан бэ?" хэмээн асуухад дээд ухамсар Азагийн зүүн гарн дээр байгаа улаан тэмдэг бол сая харуулсан амьдралаас ирсэн тэмдэг. Түүний амьд хүрсэн шархны улбаа юм. Аза энэ өмнөх амьдралдаа ааваасаа маш их үүрэг хариуцлага хүлээн авсан боловч түүнийгээ өөр хүнд өвлүүлэн үлдээх эсвэл түүнийгээ гүйцэлдүүлэх боломж олдоогүй өөд болчихсон. Тийм учраас түүний хүзүүмөр байнга өвддөг. Одоо ч тэр ачааг тавьж явуулахгүй үүрсээр яваа учраас гэв. Найз нь асуув. Азагийн энэ өмнөх амьдралд одоогийн амьдралд нь байгаа хүн байгаа болов уу? Омгийн урвагч бол түүний байнга маргалдаж хизээч учир ивэ олж байгаагүй төрсөн ах нь гэв. Аза энэ бүхнийг сонсоод чихэндээ ч итгэхгүй өөрийн ирэхгүй уйлж эхлэв. Хичнээн тархин зохиогоод байна уу гэж байн хатгавч яаж ийм зүйлийг зохиох билээ дээ? Дээд ухамсарын учгийг тайлж хэлсэн энэ хитгэн үгс түүний бүх эргэлзээг юу ч үгүй алга болгох нь тэр. "Би үнэхээр өмнөх насаа харсан юм байна. Төрснөөс минь хойш зүүн гар дээр минь байсан энэ улаан тэмдэг тийм учиртай байж. Миний хүзүү мөрний өвдөлт өмнөх насны үүрэг хариуцлагатай холбоотой байж.
Урвагч миний ах болж төрсөн нь бид нэг нэгэндээ өмнөх насандаа сурч амжаагүй хичээлийг ойлгуулах гэсэн кармагийн холбоо байж гих мэд хэний ч хизээж тайлбарлаж чадхааргүй зүйлсийн учгийг тайлав. Ховсын эмчилгээний гайхамшигыг Азаа энэ өдөр гүн ойлгосон юм. Учир нь Азаа өвчин гэдэг нь зөвхөн бие махбодын асуудал биш, дотоод сэтгэл энергийн тэнцвэр алдагдсны дохио гэдгийг гүн ухамсарласан байв. Тэр энергийн бөглөрөл өмнөх амьдралаас ч ирсэн байж болохыг хэн тааж мэдэх вүлээ дээ. Энэ өдрөөс хойш Азаа биеийнхээ өвдөлтийн уг шалтгааныг ойлгосноор энергийн урсгалаа чөлөөлөн бие махбодоо аажмаар эдгэж чадсан. Түүгээрч барахгүй Азаа ахтайгаа маргах биш, түүнийг ойлгон хайрлах замыг сонгосон юм. Хэсэг хугацааны дараа Азаагийн учир битүүлэг хүзүү мөрний өвдөлтч тэр, гарн дээрх улаан ирээн тэмдэгч тэр, салхинд хийсэн мэт алга болсон байлаа.